Улаанбархай өвчний лабораториор батлагдсан тохиолдол 72 боллоо. Өнгөрөх 7 хоногт 135 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгджээ. Атрын 4-р аяны хүрээнд зохион байгуулж буй технологийн 7 хоног үргэлжилж байна. Виртуал сургууль анхны хувилбараа танилцууллаа. Манай улсад 21 цаг тутамд нэг хүн сүрээгээр нас ордог. Улаан удийн нисэх буудалд шуудыг айлгаж үргээх аргыг хэрэглэж эхэлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбархай өвчний лабораториор батлагдсан тохиолдол 72 болж нэмэгдээд байна. Халдвар Улаанбаатар хот, Өмнөговь, Дундгов аймагт голомтлон гарч байна. Үндсэн шинж тэмдэг нь амьсгалын дээд замын үрвсэл, уушгины хатгалгаа гүйлгэх, суулгах, халуурах цовроор эхэлж 4 хоногийн дараа туурч байна. Ийм эцэгчүүд хүүхдэд товлолт вакцины 2 тунд бүрэн хамрагдсан эсхийг шалгаж, хамрагдаагүй бол нөхөж хамрагдах хэрэгтэй байна. 15 онд бол тэгээ 130 орчим хүүхэд нас орж ирсэн юм байна тийм. Тэгэхээр энэ удаад бол бас бид нэг хүүхдийн их эндэгдэл багтаа бас даваа тулчмаар байна. Нийслэлийн 8 дүүрэг 17 аймгийн 45 суманд өнгөрөх 7 хоногт 135 удаагийн аюулт үзэгдэл ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс онцгой байдлын албагчид 4 хүний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 108 ахуйн 10 ой хэрийн галт төмөрөөл 4 удаа газар хөдөлж шар усны 5 үер гарчээ. Харин 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. За 24-ний өдөр Өмнөговын нутаг Говьолтой Баян онгор Үрхангаа өмнөд Дундговын баруун хэсгээр салхи секундэд 18-аас 20 м/сек. За зарим үед 24 м/сек хүрч ширүүрсэн. За 24-нд ингээд баруун болон төвийн аймагуудын нутгийн хойд хэсэг зүүн аймагуудын нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурхал 25-26-ны өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан хүчтэй салхи шуурт, за цасан болон шорон шуурх шуурч эрс хүтэрнэ гэсэн ийм цагаагаар сэрэмжлүүлэг мэдээллийг цагуурын байгууллагаас өгсөн. За үүнийг дагаад та бүхэн мэдж байгаа хэрийн төмрийн эрсдэл, мөн одоо шар усны үерийн эрсдлүүд, за мөн хүчтэй салхи шуурганы аюултай үзэгдэлд өртөх ийм эрсдлүүд дагдаг. Газар тариалан эрчимсэн алдаж буй салбарт шинэ инновац, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх технологийн 7 хоног үргэлжилж байна. Үүгээр мал аж ахуйн эзэн төслөөс хэрэгжүүлж буй шинэлэг шийдэл хөтөлбөрийн үр дүнг танилцуулж, мах болон сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тижээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологиг танилцуулж байна. Мал бордох технологиг нэвтрүүлэх замаар мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, махны экспортод чиглэсэн нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэх, махны экспорт, малын эрүүл мэнд болон хамгаалалттай аж ахуйн хувилбарууд сэдвээр сайн туршлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг болж байна. Атрын 4-р аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй энэ технологийн 7 хоног энэ сарын 29-ны өдрийн хүртэл Дархан хотноо үргэлжлэх юм а. Зөвхөн номноос биш хийсвэр орчинд улам илүү туршиж үзэж, суралц гэсэн урайтай Монголын анхны 3D виртуал сургууль эхний буюу Windows хувилбараа танилцууллаа. Энэхүү сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоо зогсохгүй, боловсролын салбарт технологиг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээж байна. Сурагчдад нарны аймгаар аялж, гариг ертөнцийг судлах, түүхэн дурсгалт газраар аялж, Монголын нууц товчоог сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах, байгалийн шинжлэх ухааны туршилтыг хийж, сурсан мэдснээс хорих, шинэлэг хэлбэрээр баттгах зэрэг олон боломж нэгдэж байна. Виртуал сургуулийн асуулт хариултын танхимд нийслэлийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид мэдлэг оюунаас хорин өрсөлдөж, тус сургуулийн анхны хэрэглэгчид болоод байна. Манай улс сүрээгийн өвчлөл их орны тоонд ордог. 2000 онд 100 мянган хүнээс 413 өвчилж байсан бол 2023 онд 491 болж өсжээ. Түүнчлэн 2020 онд уг өвчний улмаас 328 хүн нас орж байсан бол 2023 онд 415 хүн болж нэмэгджээ. 2023 оны байдлаар 21 цаг тутамд нэг хүн амь насаа алдаж байдаг гэсэн тооцоог мэрэгчлэнүүд хийсэн байна. Тиймээс өвчнийг эрт үед нь илрүүлэх, хувь хүн өөрийгөө ажиглаж хамгаалж явах нь чухал болоод байна. Учир нь энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ, оншилгоо, эмч мэрэгчлэлний чадвах, техник тоног төхөөрөмж дэлхийн түвшинд хүрсэн гэлээ. Сүүлийн жилүүдэд бол мөн эрентгийн онцлогоонд бол хиймэл оюун ухааныг ашиглан одоо эрентгийн зургийг унших арга технологиг бол бас нэвтрүүлэн ажиллаж байна. За зүсэнд одоо
цуснд сүрээгийн халдварыг илрүүлэх энэ онцлогооны шинэ арга бол саяхан бас Монгол улсад нэвтэрсэн байгаа. Оросын холбооны улсад онгоц шувуутай мөргөлдөх тохиолдол улам бүр нэмэгдэх болсон. Оросын нисэх буудлын аюулгүй байдлын төвшин энэ тал дээр хангалтгүй гэж агаарын тээвэрлэгчид үздэг байна. Тиймээс улаудын нисэх буудал махчин шувуу бүхий төхөөрөмж бүтээж шувуудыг айлгаж үргэх аргыг хэрэглэж эхэлжээ. Гэхдээ үүнээс гадна өөр олон аргыг хэрэглэж байна гэж нисэх буудлын ерөнхий захирал Дмитрий Гармаев хэлсэн байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.